За сайн байцгаана уу гэдэг. Сайн та сайн байна уу? За. Багш нь Баянтэг ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн багш зардсан багш байгаа. Ингээд өнөөдөр та нартайгаа хамтраад түүнийг нэг хичээлийг хамтран явуулнаа. За. Багш нэгээ 5 багтаа баг болгоно хүүхдүүдэд өнгөнгийн орноо төгсөн байгааз та нар ингээ од шиг ялалцаж яваарай гэж өрөөгд багш нэг орнууд ингэж чинь өгсөн байгаа. За цагаан өнгө юу гэсэн ямар бэлэгдэлтэй юм болоо өгдөө те. За тэгвэл ихтгэлцэл үнэнч байдлыг бэлэгддэг байх юм тийм ээ. За тэгвэл улаан шар өнгө хэлээр өгдөө те. Шар өнгө ямар бэлэгдэлтэй болоо? Эрдэм оюуны бэлэгдэл тийм үү? За зинхэр өнгө адтай өгдөө хэлээрэй. За хэлээ. За ерөөл бэлэгдэл мөнх хөх тэнгэрийн бэлэгдэл тийм ээ. За ногоон өнгө адтай өгдөө хэлээрэй. Итгэл найдвартай хурцэрхэг тийм ээ. За минь үг басаа хэлээрэй. Газар их итгэл найдвартай хүч. Газар дэлхий гэж штэ тийм ээ. Сайн байна. За улаан өнгө. За хэлмээ нэ. Галчиг дөрвөлцөж бадарч байгаа юм. За гашиг дүрзэж бадарч яахыг бэлэгдэл гэж штэ тийм ээ. Ирч хүчийн өнгө бэлэгдэл тийм үү. За ингээд өнөөдөр хамтраад хэдүүлээ хүрмийн хичээлээ явуулнаа. За хэдүүлээ хичээлийг дигтэй тавьчих явуулъя. Өнөөдрийн хичээлээр ямар дэг баримтлах вэ гэхдээ. За. Хоёрдугаар. Гуравдугаар. Хүүхэд яах нь вэ? Итгэвчтэй орно шүү дээ тийм ээ. За. Би та бүхэндээ нэгэн бэлэгтэй ирлээ. Спортоор хичээлтэй байна та. За хүүхдүүдийн энэ дотор юу байгаа юм болоо? Юу агаах гэж бодож байна хамар? Энэ дотор. За хэлээрэй минь. Спортын тухай зүйл. За спортын тухай зүйл байгаа гэнэ. Өөр юу агаа та? За минь хэлээрэй. Хин нэгний амжилт. За хин нэгний амжилт сайн байна. За өөр. За минь хэлээрэй. Амжилт. За хин нэгний амжилт спортын тухай зүйл байгаа гэн тийм ээ. За тэгвэл одоо задлах уу? За. Одоо миний хүүхдүүд маш анхааралтай саасан заа. Энэ дотор гэсэн чи шүлэг байх юм. Юуны тухай шүлэг юм болоо? Багш нь уншиж өгье заа. За. Өндөр гигэн зан базрын үлмийн мэлми өөжин нутаг. Халахын сайн ноён намнан сүрэнгийн халуун дулаан үлгийн нутаг. Асаа шорью давгдорж Монголын дээгүүр дэвхэд дэлхий атарч харна. Алдар давраг цэрэн тогтхын дэвэнд асаж өндөртсөн үлгийн нутаг. Дайчин авраг сумья базар өвөр хангааг өргөж дэвхэд шунхлайн өрөөс нар мандан ардын жүжигчин жанцсан норов цагаан суврагыг их шиглүүлэхэд диваажин нумарч сонсон. Хүмүүс нь хиймрийн дарцаг шиг босоо юм чин өвөр хангаах. Хүсэл нь тэнгэр лүү зурайсан омголон юм чин хаанхах байх вэ? Өвөр. Тийм ээ. За тэгвэл ийм шүлэг байна гэдэг. За тэгвэл энэ шүлгээс юу ойлгоо өгдөө дээ? За хэлээрэй минь хаа. Алдартай хүмүүсийг бахархсан. За алдартай хүмүүсийг бахархсан тухай өөр. За минь хэлээрэй. За натаараа бахархсан тухай. За үгүй хэлэх юм нэ. Би тэрхнараа бахархах хэрэгтэй гэж. За минь хэлээрэй. Алдартай хүмүүсээр бахархах. За алдартай хүмүүсээр бахархах хэрэгтэй гэж байна. За өөр саналтай нөхдөд. За минь хэлээрэй. Алдартай хүмүүсээр бахархах. За алдартай хүмүүсээр бахархах хэрэгтэй гэж. За минь. Алдартай хүмүүсээр бахархаж хэдэн шиг байх. Оо сайн байна. Алдартай хүмүүсээр бахархах хэдэн шиг болох хэрэгтэй гэж байна. За хий саяараа бахархах ёстой гэж байна. За минь хэлээрэй. Нутаг орноороо бахархах. Нутаг орноороо бахархах ёстой гэж. За минь Их орноороо бахархах.
Эх орноороо бахархах ёстой гэж байна. За. Их орон нутаг орнороо бахархах хэрэгтэй. Эх орон нутаг орноороо бахархах ёстой гэж байна. Монгол хүн бол төрснөөрөө бахархах хэрэгтэй. Монгол хүн бол төрснөөрөө бахархах ёстой гэн. Албануудаараа бахархах хэрэгтэй. За, албануудаараа бахархах ёстой гэж байна. За, тэгвэл манай өвөр хангаас урлаг соёлын, спортын амжилт гаргасан ямар хүмүүс идэм болоо? За, Төвшинбаяр. За, Төвшинбаяр авраг мундаг ба штэ. Өвөр хангаа Гомц гарч жансан. За, жанцсан наруу. Юуч ариун. Дурч ариуна. За. Янчин бата. Жижигчин бата. За. Жүжигч одон чимэг. Одон чимэг. За. Хөгжмийн зохиол жансан. Хөгжмийн зохиол жанцсан наруу. За, нэг мэдээ. Топ модель балжидмаа. Ямар мундаг хүүхдүүд вэ тийм ээ? Өөр хангаа алдарнууд ингээд тоочоод ингээд нэрлэж штэ тийм ээ? Тэгвэл та нар энэ алдартай хүмүүсийг болохыг хүсэж байна уу? Хүсэж байгаа. Хүн болгоо ийм хүсэл байгаа тийм ээ? Тийм учраас миний хүүхдүүд чадна штэ тийм? За тэгвэл одоо багш нь ингэсэн ба. Хүүхэд болгоны ширээн дээр ийм ажлын хуудас тавьсан байгаа. За. За тэгвэл энэ юу юм болоо хүүхдүүдээ энэ энийг мэдв үү? Олимпик. За тэгвэл одоо энэ ажлын хуудсан дээр энэ дат нь өөрсдийнхөө нэрийг тойроо өгдөө заа яа. Өөрсдийнхөө нэрийг тойроо. Нэрээ тавьсан уу? За тэгвэл багш сая анхаарал хүмүүсийн талаар тантай хандаж ярилцсан тийм ээ. За тэгвэл та нар төрсөн сэтгэлдээ бичиж бодно. Айсад зургаар илэрхийлж бодно. Айс нэгээ сонгох нь шүү дээ тийм ээ. Зургаар илэрхийлж бодно. Айсад бичиж бодсноо. Ажлын хуудсан дээр. За төрсөн сэтгэлдээ бичиж бодох нь. Айсад зүгээр ямар сэтгэл төрсөн тэрийг зургаар илэрхийлж бодох нь шүү дээ тийм ээ. Зурж бодно гэсэн. Саяны багш нь уншиж өгсөн шүлэг байгаа тийм ээ. Тэрийгээ сонсоод төрсөн сэтгэлдээ альсвал бичиж байна. Өгүүлбэрээр тийм ээ. Альсвал зургаар илэрхийлж болно. Саяны шүлгийг сонсоод төрсөн сэтгэлдээ.
өчөж шээ. Тамаа мөнгө ямар ч гоё ч тий. Оожгаа чи хинэ. Ямар мөнгө өгдөг. За та өгдөг. Одоо дуусах. Тэхүү. Бас өгдөг. Басаа. За тэгвэл багаас нэг хоорондоо ярьцгаад нэгийг уушруулчих уу. Багш тоомчих уу? Багш тоомох уу? Та нар багасаа хин нэгээ сонгоод уушруулах уу? Тэгвэл өөрсдөө сонгоод уушруулъя гэж багасаа. За сайн байна. За тэгвэл би өөртөө багасаа нэг гишүүнээ сонгоод хинийхээ сэтгэлийг уушруулмаараа энэ тус багш нартаа ангийнхаа найзуудад хинийхээ сэтгэлийг уушруулмаараа нэгээ уушаад өгч. Цагаат баримттай шүү хүүхдүүд тийм ээ. Цагаат баримттай шүү. За тэгвэл танай багаас хэн унших вэ? За бэлэн болсон баг байна уу? За минь уншиж. За энэ багш ирж чад. Бусдад нь сансараа минь өгдөг. Сая бидний уншсан шүлэг нь үнэхээр их гоё байсан. Яагаад гэвэл энэ шүлэг дээр их орон нутаг олон алдартнуудын тухай өгөөд тэднийг бахархсан өвч соёлоо дээдлсэн тухай маш гоё илэрхийлэлтэй байсан. За баяр хүргэе. Мондөг хүмүүс хэлээ. Баяр хүргэе. Ста мондөг байна. За дараагийн баг. За миний хөөс. За нанаас авчих. Хүмүүс чөчнөрөө бахархах. Мөн их орон нутаг цараа бахархах. Алдартай дуучин жүжигчин яруу нэр хөгжмийн зохиолоор бахархах тэдэн шиг болох хэрэгтэй гэж. Оо за ямар мундаг юм бэ те. За баяр хүргэе. За миний хөө. Хүн энэ нутагт төрсөндөө бахархдаг. Манай нутгийн олон алдартангууд байдаг. Энэ хүмүүсээр бахархаж тэдэн шиг болохыг хичээж өдгөр дураад авах ёстой. Оо за ямар мундаг юм бэ тийм ээ. Өдөр дураад авах ёстой гэж шүү дээ тийм ээ. За миний хөө. Надад төрсөн сэтгэл тэгвэл Монгол хүн болж төрснөөрөө бахархаж ийм олон мундаг хүмүүс төрүүлсэн аймаг сум Монгол орноор бахархаж ёстой гэдгийг ойлгосон. Оо за ямар мундаг юм бэ тийм ээ. Мундаг үстэй. За миний хөө. Бид их орон нутаг цараа бахархах хэрэгтэй. Манай улс бол хэд цаашдээ уулзсан. Дөрөвний хаалттай хүмүүсээ тэдэс өдөр дураа хэрэгтэй. Оо за. Соо. Тэгээд мундаг хүмүүсээрээ бахархах ёстой. Тэднээс өдгөр дуурайлаад авах ёстой гэж байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв маань юу юм болоо өгдөө дээ? Монгол улсын бахархлаа. За сайн байна. За тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань миний бахархан дуурай хүн гэж байна тийм ээ. За тэгэхээр хүн болгонд хин нэгэн хүнийг бахархаад энэ хүн шиг болох юмсан гэсэн үгсэл төрдгөө танад төрдөг тийм ээ. За. За тэгвэл одоо энэ юу гэлээ өгдөг те? Олимпийн зэрэг тийм үү? За тэгвэл Монгол улсад хамгийн их өндөр амжилт гаргасан хүн тийм болоо. Төвшинбаяр тийм ээ. Төвшинбаяр ямар амжилт гаргасан юм болоо? Олимпийн авраг болсон шүү дээ тийм ээ. Монгол улсын Олимпийн авраг ямар мундаг хөлтэй тийм ээ. Олимпийн авраг болсон. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ Төвшинбаяр аврагын маань талаар ярилцъя. Ажлын утсаа гаргаараа өгдөө дээ. Энэ ямар хүн бэ? Хин гэдэг хүн бэ? Төвшинбаяр аврах тийм ээ. За тэгвэл одоо та нар энэ Төвшинбаярын тухай юу мэдэх
мэдхгүй өөр өөрсдийнхөө мэдх зүйлийг хичээх. За өгдөөдэй. Болсноо. За одоо дуусгая тийм ээ. За хүн болгон өөрсдийнхөө мэдих талаар бичиж байгаа тийм үү? Тэр төвшин баяр аврагыг бүр сайн мэдгүй ч гэж магадгүй шүү дээ тийм ээ? Тийм үү? За тэгвэл одоо багуудаас хин нэг хүүхэд төвшин баяр аврагын талаар юу бичсэн ээ? Юуны төвшин баяр аврагын талаар хэр мэдих талаараа уншиж өгөх үү? Аяг шүлээс. Багаас нэг хүүхэд гяс босоод уншиж. За нэг уншиж. Төвшмээр аврагаар Монголын хамгийн анхны олимпийн авраг. Бас хэд дээрээ гаргасан тэмцээн бөгөөд Монгол улсын бахархалтай өнгөж. За сайн байна. Ста мундаг шүү дээ. Айгуу гээ тийм ээ. Ста ямар мундаг хүүхэд бэ? За минь гоо. Төвшмээр Монголын анхны олимпийн аврагаар Монгол улсын нэрийг өндөр салгаж чадсан албартан билээ. За сайн байна. Монгол улсын нэрийг өндөр салгасан албартан гэж шүү дээ тийм ээ. За. Энэ төвшин баяр аварга нь өөрийн улсынхаа нэрийг олимпийн татамд зурсгаа үлдээсэн хүн ба төвшин баяр аваргын их нутгаараа бахархаж явдаг нь түүнийг амжилт харахад яг нөлөөлсөн байна. За, их Монгол нутгаараа бахархаж явдаг түүнийг амжилт харахад их нөлөөлсөн гэж шүү дээ. За, сайн байна. За, нэг гоо. Энэ төвшин баярын байлцаа 56 кг байлтаж Монгол улсад олимпийн хамгийн анхны алтан медалийг авчирсан авраг юм. Оо, ямар мундаг юм бэ те? За, сайн байна. Мундаг биш үү тийм үү? За, миний хүүхэд та мундаг байна. За. Одоо тэгвэл багш нь танаас товчхон төвшин баяр аврагын талаар мэдээлэл өгнө. За, төвшин баяр авраг хэдэн онд төрсөн бэлээ хүүхэд те? 83 оны 6 сарын 1-нд. За. Ой. Ямар мундаг гэдэг юм тийм ээ? 83 оны 6 сарын 1-нд мөн өгдөө те? Хүн баг гэж бодож байна. Хүн бахаа. За. Төрсөн сар өдрнүүд мөн тийм ээ? Он нь 84. 1984 он төрсөн махна шүү дээ. Гэтэ миний хөө мундаг байна шүү дээ. Тийм ээ? Нэгхэн жилийн зөрүүллээ тий? Ста мундаг байна. Төрсөн он сарын мэддэг. Тэгэхээр нийтээ бүх сурталтай бүгд таахна шүү дээ тийм ээ? За тэгвэл Монгол улсын анхны олимпийн авраг юм уу? Олимп гэж юу юм бэ хүүхдүүд? Олимп
За миний хос. Ямар нэгэн бүх юм уу спорт. За ямар юм уу бүх юм уу спорт гэж. За. Спортын дэлхийн аврах. За спортын дэлхийн аврах шалгуур тийм за мундаг байна. Заавал. За. За. 2017 Чингис хааны одоо авч ирсэн. Оо тийм 2017 он Чингис хааны одоо авч ирсэн. Яасан мундаг юм бэ тийм ээ? За тэгвэл Монгол улсын хөдөлмөрийн баатар тийм үү? За тэгээд Булган аймгийн сайхан суман Малчин ард найдан гэдэг хүний гэрт төрсэн байна шүү дээ тийм ээ? Малчин хүний гэрт гэр бүл төрсэн. Тэгсэн ийм мундаг амжилтанд хүрсэн тийм ээ? Тэгэхээр өөрийг юугаар хүрсэн байх нь вэ? Хичээл зүтгэлээр хүрсэн байх нь шүү дээ тийм ээ энэ амжилтанд. За 2017 онд Монгол Улсын гаяар тамирчин болсон тийм ээ? Тийм. За тэгвэл та нар энэ хүний талаар бахархах юугаар нь бахархмаар байна? Энэ бахархах гэсэн дээр нь бичиж явах гэдэг. Юугаар нь бахархмаар байна? Монгол Улсын хөдөлмөрийн баатар гаяар тамирчин тийм ээ? Миний хөө. Одоо бичиж дуусна уу гэдэг? За миний хөө босоод очиж. Өөрийн хичээл зүтгэл мэрийтэй аврах хэмээн цолоод бий бахархав. За өөрийн хичээл зүтгэл мэрээлтээр аврах хэмээн цалаар багтаж байна гэж байна. За бусад байгууллагаас Би Монгол орны нэрийг өндөр төвшөнд бахархаж бас энэ амжилттай хүрэх маш их хичээлэнд нь бахархав. За минь Би тэр хүний юусан бахархсан бэ гэвэл энгийн нэгэн жирийн хайлт төрсөн тэрний Монгол улсын гавьяа цол хүртэл цол өсөж дэвдсэн учраас явсан хэдгээр нь хамгийн ихээр бахархаж байна. Оо за энгийн нэгэн жирийн төссөн хэрнээ Монгол улсын гавьяа хүртэл явсанд нь багтаж байна гэж байна шүү дээ. За минь хөө. Энэ амжилтад хүрэхийн тулд хичээж явснаар маш их бахархаж байна. За өөрөхгүй зүтгэл хичээж явснаар нь багтаж байна. За минь. Тийм тийм хаач зүйлсээ ханыг өгөөд явах маш энэ үгсэн зүгтдсэн адилхан амтсан. Яхин төгс өөрөөр ялахын тулд өөрийгөө ялан дээсэн гэж байна шүү дээ тийм ээ. За минь хөө. би энэ хэсэг баяр амрах зөвшөөрөл шүлдэх болон анх Монгол улстай адилхан алтан медалийг авчирсанд нь багтсан. За Монгол улстай анхны адилхан алтан медалийг авчирсанд нь багтсан гэж байна шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо миний хүүхдүүд ингэж
Энэ хүнээс юу ямар зүйлийг нь өдрөг дуурайлж авмаар юм гэдгээ энэ дээр бичиж байна. Хүүхдүүд мундаг чинь тийм ээ. Танаас арай замыг уншиж байна. Хүүхдүүд мундаг чинь тийм үү. Тэрнээс багш нэг бүгднийг уншуулах боломжгүй цаг юу учраас багш нэг ингээ яваад байна ингээ та нарыг хараа явж байгаа шүү. За явах үү. Би энэ хүнээс ямар үлгэр дуурайл авахгүй гэвэл юу ч байсан өөртөө итгэлтэй байж хичээл зүтгэл гаргах гэсэн дуурайлыг би Дөвшин баяр авгаас авна. Бас бүхнийг ялан дийлэх хэрэгтэй. За сайн байна. Баяр хүргэе хүүхдүүд тийм ээ. Сайн байна. Сайхан дэвжин дээр Монголын хот хөөе хөргөд ороод цэцгэн бүтээлийг бүсдэг гэж шүү. Тийм ээ сайн байна. За сайхан хүн бол нэрэж их хорондоо сайн сайхныг авчих сайн хүн болно. Мөн энэ л өндөрт гарч аюун хэлхтэй болохыг дуурайх болно. сайн байна.
Амжилттай төлөвийн төлөө өөрөөр зүтгэж явах нь чухал гэдгийг ойлгож бас дуурайх болно. Тийм хүмүүс их орондоо нэг ч гэсэн алдагдан авчирсан биш харанхуй зангийн өөрөө өсөх болоо. Сайн байна. Сайн байна. Өөрийгөө ятан дээр хэлцэж штэ. За миний боо. Яг хүсмээр авах шиг чиг нэг бүх зүйлээ Монголын нэрийг өндөр төгсөж Оо сайн байна. Та мундаг штэ. За миний боо. Тэр хүн шиг самдахгүй дээр өртөж хөдөлцөө дарахыг би гэнэ. Бас олон медалийн Монголд чихрэн гэнэ. Сайн байна. За бүх хүмүүс амжилттай байдаг. Тэнд бүгд баяр хүрч өгье. Сайн штэ тийм ээ. За тэгвэл одоо багш нь энэ хамгийн сүүлд нь юу гэж нүгдээд ээ? Сэдв. Ажлын удаач хамгийн сүүлд сэдв гэж байгаа. За энэ нэрээ сэдвээ тавьчих. Сэдвний үү дээ? Миний багхан дуурайх хүн тийм ээ. Бид нар бүх гэлтгөө ямар дуурчин ч юм уу, жүжигчин ч юм уу хэн нэг хүнийг багхан дуурайх сэтгэл төрөн штэ тийм ээ үгтэй дээ? За миний үгтэй сэдвээ тавьчих. Ашиг тайцсан уу? Энэ хэм блэ? Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Монгол улсын зөвлөх багш цэцэгмаа багштай 5-ын В ангийн бэлтгэн нүүртээ хэцүү судалгад нь амжилт хүсье. Улс орныхоо нэрийг тэр дэлхийд дуусгасан багархалтай хүмүүс болцоогоорой. За тэгвэл Төвшинбай ах маань танарт яасан байна? Амжилт мэдчилгээ төвшүүлсэн байж тээ тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ хамтраад спортын амжилт гаргасан хүнийг амжилт гаргахаар ямар тоо ашигладаг үлээ өгдөө те? Төрийн дуулаас үү?
За юу гэж нөхдөдөө? Төвшин сая шүлэг За, гуравт нь юу гэж? Дараагийнх нь цаас тараасан тийм ээ. Тэгвэл ингэж та нар гэрийн даалгаварт энэ бүхнийг бүх хүүхэд хийхгүй нахан тийм ээ. Аль сэдвийг сонгож авч хиймээрэн тэр сэдв дээрээ өгсөн цаасаа одоо энэ сэдвийг сонгомоор байл эндээ л наа. Хэрвээ энэ сэдвийг сонгомоор байл эндээ наа. Дуртай сэдвийнхаа дор яах нь вэ? Багшийнхаа өгсөн ягаан цаасыг наах нь шүү. За ёо. Бүгдэн дээр нь наахгүй нах шүү. Аль сэдвийг гэрийн даалгавартаа хийж ирмээрэн тэрэн дээрээ наа гэсэн. За танаа багийг урьчих. Цагаан багаа урьчих. Цагаан багийн гişүүд гарч ирээд даалгавраа наачих. Алийг гэрийн даалгавартаа хиймээрэн тэрний дээрээ наа гэсэн. За цагаан багийн гişүүд маань сууж байгаарай. За шар бага урьчих. Цэгэр бага өрөө. Манай цэгэр багийн гişүүд маань нэг үгээр цаваа явчих. За ногоо бага өрөө. За удаан бага өрөө. За бүх хүүхдүүд гэрийн даалгаврыг сэдвүүлээ сонгочлаа тийм ээ. За тэгвэл аль сэдвийг хүүхдүүд олон хүүхэд хий гэж сонгосон байна вэ? Тийм биш тий. Өөр хангаан албартуудаа судалж мэдмээр гэсэн хүүхдүүд олон байна тийм үү? Тийм биш тий. Монд хүүхдүүд биш тийм ээ. Өөр хангаахан талаар мэдээ, өөр хангаагаас ямар алдарт дугуй төрсөн гэдгээ судалж мэдмээр байна гэсэн хүүхдүүд байна тийм үү? За тэгвэл төвшин маяг зэрүүлэн шүлэг зохиох хүсэлтэй хүүхдүүд байна тийм үү? Талархал бичих гэсэн хүсэлтэй хүүхдүүд, захил бичмээр байна гэсэн хүсэлтэй хүүхдүүд байна шүү дээ тийм ээ? За тэгвэл миний хүүхдүүд одоо өөр өөрсдөө сонгосон сэдвээ бичээд авчих. Юунаа башны хаалцсан гэж. Сэдв бичнийхаа доор нэг хүмүүс сэдв бичсэн тэдний хадаар чинь. Өөрсдийнхөө цаас наасан сэдвээ гэсэн шүү дээ тийм ээ? За ингээд гэрийн даалгавар өөрсдөө соноод ирсэн сэдвүүд хийх юм тийм үү? За ингээд хичээл бүтэнтэй орсон.
Сурч та. Баяр хүргэе.